Бог вообще создал нас, чтобы мы общались. Бурхан биднийг бүр хоорондоо ингэж ярилцаасаа халуун дотны харилцаатай байгаасаа нөхөрлөөсөө гэж бүтээсэн. Мы не можем не общаться. Бид нар үүнхэд нөхөрлөхгүй байх боломжгүй. Нам становится скучно. Тэгээ хэрвээ би минийгээ харахгүй уулзахгүй бол амар уйтгартай В болно. воскресенье в 8 часов я уже бегу заводить машину. Би юу бүтээсээ өдөр 8 цаг гэхэд л би юу машина асах гадал бушин хусаг яарад явдаг. Моя жена еще спит, Манай ихнэр бол өшөө унтцаад. но я хочу уже в церковь, Би бол өстө сүмрүүгээ яарад. потому что я скучаю. Яг би та нарыг санаад байгаа учраас. Потому что Бог меня таким сделал. Яг бурхан намайг ийм болгоцсон учраас. Бог сделал тебя таким же. Бурхан та нарыг бас адилхан яг бас л ийм болгосон Ты не байна. можешь быть другим. Өөрөөр байх боломжгүй, өөрөөр байх аргагүй. Потому что наш Бог это Бог общения. Яг бидний бурхан бол биднийг одоо нөхөрлүүлдэг одоо бие биендээ хайртай байлгадаг бурхан. Амин. Амен. Поэтому всем большое спасибо, что вы пришли ко Тийм мне. учраас та нар өнөөдөр бүгдээрээ бас ингэж над руу ирсэн баярлалаа. Чтобы пообщаться со мной сегодня. Тийм надтай ч гэсэн нөхөрлөхийн тулд ирсэнд баярлалаа. Сегодня, как вы поняли, я хочу поговорить про отношения. За тэгэхээр та нар бараг гадарласан байхаа би хүмүүсийн харилцааны тухай, нөхөрлөлийн тухай ярих гэсэн. Скажите мне, кто придумал отношения? Тэгэхээр энэ харилцааг хэн бий болгосон бэ? Амин. Он Тийм создал бурхан. Адама, Бурхан Адамыг бүтээгээд чтобы общаться. Адамтай харилцаатай байхаар нөхөрлөхөөр бүтээсэн. Он хотел быть вместе со своим творением. Тэгээ өөрийнхөө тэр бүтээсэн тэр бүтээлтэйг хамт байхаар харилцаатай байхаар И бүтээсэн. он вложил в каждого из нас Харин тэгээд хүн болгоо бидний дотор тоже эту жажду общения. бас энэ харилцах, нөхөрлөх ийм хэрэгцээ бурхан бүтээсэн. Никакой человек не может быть долгое время один. Ямар ч хүн удаан хугацаагаар ганцаараа байж чадахгүй, ганцаараа байх боломжгүй. Ты думаешь, о, я поеду в пустыню и буду там долго сидеть один, потому что мне все надоели. Би одоо юу элсэн чөл рүү яваад удаан хугацаагаар тэнд ганцаараа байж чадна гэж бодож гин үү те? Бүх юмнаас өөдчлээ. Би тийшээ бүр говь цөл рүү явъя гэж шийдээд Иногда я тоже так думал, когда уставал. би заримдаа ядархаараа бас миний толгойд ийм бодол орж ирж ирсэн л да. Но поверьте мне, после 1-2 дней ты захочешь с кем-то поговорить. За тэгэл ерөөсөө 1-2 өдөр өнгөрөөгүй л хин нэг үнтэй ярих хэрэгцээтэй болдог. Ты просто устал. Зүгээр л тэгээ түүнээсээ бүр та бүр ингээд цөхөрч ядарч байгаа гэсэн. Иногда можно побыть одному, Ядарсан үедээ тэгээд ганцаараа байж болно. но желательно это время взять, чтобы побыть с Богом один на один. Гэхдээ яг энэ цагийг яг ингээд бурхантай яг нүрээрээ тэгээ бурхантай хоёрын харилцаа байхаар ийм байвал сайн. Мы называем это тихое время, Энийг бид нар одоо чимээгүй цаг гэж нэрлэдэг тийм ээ. когда мы не слушаем мнения других, Бид нар өөр хүмүүсийн сэтгэл, өөр хүмүүсийн санааг сонсохгүй. когда мы не слушаем телевизор или радио. За бид нар радио, телевизээр ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бас Мы можем сонсохгүй. побыть 1-2 дня только с Богом. Бид нар 1-2 хоног зөвхөн бурхантай И это общение. харилцсан. Человек не может быть без общения. Харин хүн бол өөрөө харилцаа нөхөрлөхгүйгээр байх Так боломжгүй. сделано. Бид нар ингэж бүтээгдсэн. Вы знаете, проблема других религий. Бусад шашны асуудал бол Вот они сделают из дерева идола, за тэгээ нөгөө модоор ингэж зүгээр нөгөө шүтэн гараараа хийдэг. ну, возьмут кусок мертвого дерева и вырежут из него какую-то фигуру. Зүгээр л тэгээд нэг амигүй тийм модноос ч нэг хэсэг аваад тэгээд нэг юм сийлээд тий. И начинают с ним разговаривать. Тэгээд ийм амигүй ийм шүтэнтэй ярьж эхэлнэ гэд Но боддог. они нормальные.
Тийм. Тэд нар бол яг хөө солиотой биш те зүгээр уулна бол. Но разве так мы созданы? Харин бид нар ийм байхаар бүтээгдсэн билүү? Но идолы, они молчат, это просто камни или дерево. Тэр шүтээ гэдэг чинь зүгээр л ингээд чулууч юм уу мад тэд нар бол дуурахгүй штэ ярьдгүй штэ. Это человек, наверное, больной. Тийм. Ийм хүн бол өвчтөн хүн. Солиотой хүн Может баг те. поставить стул и разговаривать со стулом, это разве нормально? Тийм. Тэр сандал тавьчих сандалтай яриад байвал чинь зүгээр юм уу солиотой үсттэй. Бог создал нас, чтобы мы разговаривали с людьми. Бурхан биднийг бусдаа харилцаасаа нөхөрлөөсөө гэж бүтээсэн. Это называется диалог. Энэ үл өгөө нэг харилцан яриа, Ты диалог. что-то говоришь, и тебе что-то говорят. Харин чи та нэг юм ярина, харин тань бас нөгөө хүн чинь хариуд нэг зүйл ярина. Энэ бол харилцаа. И сегодня я хочу поговорить о том, кто придумал это. Тэгээ өнөөдөр би энэ харилцааг хэн бүтээсэн бэ, хэн анх санаачилсан бэ гэдэг тухай ярих гэсэн. Дело в том, что не познав Бога, Бурхныг таньж мэдэлгүйгээр мы не можем познать, как Он придумал отношения, для чего. харин таньж мэдэлгүйгээр яаж юуны тулд энэ харилцааг бий болгосон бэ гэдгийг бид нар мэдэх боломжгүй маа. Если у нас нет отношений с Богом живым, Хэрвээ бид нар амьд бурхантай харилцаагүй бол у нас не будет отношений между собой. харин бид нар өөр хоорондоо бид нар харилцах боломжгүй бас. Вы видите на крест. Та нар энэ загалмайг харж байгаа Это тийм в ээ. первую очередь отношения с Богом. Бог Харин энэ загалмайгийн тэр энэ босоо модон шугам гэх юм уу? Энэ бол бурхантай харилцах гэсэн. И если эти отношения у тебя нормальные, то у тебя будут и отношения с людьми. Хэрвээ энэ харилцаа таны энэ харилцаа зөв байвал зэрэг байвал бусадтай хүмүүстэй та бас зөв харилцана гэсэн үг. И мы видим отношения с Богом, когда Он прислал Иисуса Христа к нам. За тэгээ Есүс Христийг бидэнд илгээхдээ яаж гэж илгээсэн бэ гэдэг бид нар харж болно. Это самое большое проявление божеской любви. Энэ бол Бурхны хайрын хамгийн яруу тод илрэл юм аа. Когда Он пришел на землю в Иисусе Христе, Тэр яг Есүс Христийн төрхөөр энэ дэлхий дээр ирсэн гэдэг. чтобы выстроить эти отношения между Богом и человеком. Хүн ба Бурхан хоёрын харилцааг дахин босгон байгуулахын тулд Для чего? Есүс Христийг Для илгээсэн. чего? Юуны тулд? Очень Яах просто. Тэр зөв маш энгийн. Он соскучился. Тэр зүгээр л та нарыг өөдсөн байхгүй юу, сансан Он не байхгүй юу? может быть один, он не хочет быть Тэр один. ганцаараа байх боломжгүй, ганцаараа байхыг хүсэхгүй байна. Понятно, что он не один, но он не хочет быть без тебя. Харин би таньгүйгээр байхыг хүсэхгүй байна гэсэн үг. Он с такой любовью создал тебя, Тэр таныг бүтээхдээ бүр ийм гайхамшигтай хайраар бүтээсэн. что он хочет быть с тобой рядом. Бүр тантай бүр дандаа хамт байхыг хүссэн тийм агуу хайраар И бүтээсэн. может быть ты этого не знаешь, Магадгүй та үүнийг мэдэхгүй байж болохыг мэдрээгүй байж но болох юм. сегодня-то ты здесь. Харин тэгээ өнөөдөр та яг энд байж штэ. Бог здесь. Тэгээд Бурхан бас энд байна. Он привел тебя сегодня сюда, чтобы пообщаться с тобой. Бурхан таныг өнөөдөр энд авчрахтаа өөрөө танартай тэр хайрын харилцаагаар харьцахын тулд ирүүлсэн юм аа. Он ждет уже 6000 лет, чтобы пообщаться с тобой. Тэр 6000 жилийн турш тантай харилцахыг хүссээр байгаамаа. Вот это желание Бога Отца. Энэ бол Бурхан эцгийн чин хүсэл. Вот так изначально Он это придумал. Яг анханасаа тэр яг ийм санаатай байсан юм аа, И ийм бодолтой написано, байсан. Он возлюбил тебя еще до сотворения мира. Тэгээд тэр ертөнцийн суураас өмнө таныг хайрлсан гэж хэлсэн үгэндээ. Вы знаете, нам это тяжело понять. Тэг бид нар үүнийг ойлгоход маш хэцүү биднэрт. Если мы не переживем Бога, нам трудно понять, как можно любить. Хэрвээ бид нар яг Бурхантай хайрцаж яг өөрөө мэдрээгүй бол яг түүнийг яаж хайрлах вэ? Бид нар хэцүү.
Иисус всегда говорил про отношения. Есүс үргэлжлэн харилцааны тухай ярьж ирсэн. Иисус говорил, я и Отец одно. Эцэг бит хоёр адилхан нэг юм а гэж Есүс хэлж ирсэн. Иисус говорил, ничего не делая, если не вижу у Отца Творящего. Үнэхээр бүтээгч бурхан эцгийг хараагүй л харалгүйгээр би юу ч хийж чадахгүй гэсэн. Но вы знаете, для чего созданы отношения? Тэгээд юуны тулд энэ харилцаа бий болсон бэ, бүтээгдсэн бэ гэдгийг мэдж байгаа. Отношения – это Харилцаа. визуальное проявление любви. Харилцаа гэдэг бол тэр хайрын үнэхээр нүдэнд харагдах илэрхийлэл юм аа. Один человек прислал нам сообщение недавно. Нэг хүн биднэрт саяхан нэг тийм юу явуулсан, мэдээ явуулсан, мессеж явуулсан. Он много сказал, много эмоций. Тэр хүн ингээ маш их сэтгэл хөдлөлтөй, сэтгэлийн хөдөлгөөнтэй маш их зүйл бичсэн. Но в конце было просто сказано «Спасибо, что вы есть». Тэгээ сүүлдээ хамгийн эцэст нь та байгаад их баярлалаа гэж хэлсэн. Спасибо, что вы приезжаете ко мне. Тэгээ та нар биднэр дээр ирж байгаад баярлалаа гэж бичсэн. Потому что это проявление любви. Яа, энэ бол яг хайрын илэрхийлэл. Отношения между друг другом – это проявление любви. Хоорондоо харилцсан гэдэг бол энэ бол хайрын илэрхийлэл. Бог выстраивает отношения, чтобы показать свою любовь к тебе. Бурхан өөрийнхөө хайрыг танд илэрхийлэхийг хүсэж байгаа. Вы знаете, здесь такая формула. За тэгэхээр энд ийм нэг томьёо байна. Без любви нет отношений. Хайргүйгээр харилцаа байхгүй. Но и без отношений нет любви. Бас харилцаагүйгээр хайр байх боломжгүй. Человек, который не имеет отношения с другим, Өөр хүмүүстэй харилцаагүй тийм хүн бол он может сказать: «О, я люблю тебя», тийм хүн би чамд хайртай гэж хэлж болох уу? а через неделю сказать: «О, я не люблю тебя». Дараа нь тэгээд 7 хоногийн дараа би чамд хайргүй гэж хэлэх үү? Это лишь проявление эмоции. Тэгээ энэ бол зүгээр сэтгэл хөдлөлийг илэрхийлэл. Вот любовь, без любви нет отношений, и без отношений нет любви. Это взаимосвязано. Харин хайр гэдэг үгтэй харьцаагүй хайр, хайргүй харилцаа гэдэг энэ бол ингээд харилцан уялдаатай зүйл байна. К сожалению, после грехопадения наше понимание отношений изменилось. Харамсалтай гим нүгэлд унсны дараа бидний харилцаа өөрчлөгдсөн юм аа. И очень часто мы называем свои плотские желания любовью. Тэгээд олон удаа бид нар олонтоо өөрийнхөө тэр махан биеийн хүслийг хайр гэж андуурдаг. Мы можем сказать: «О, я люблю мою машину». Би ингээд машинда хайртай шүү гэж «О, я хэлж люблю мою болно. собаку». Би нохоодоо хайртай шүү гэж хэлж болно. А в следующий момент продать эту машину. Дараа нь бол тэгээд нөгөө машиныг зарчдаг. Или собаке дать пинка. Эсвэл тэгээд нохоогоо ч гэсэн өшөглөө хийж гаргач. Но это говорит о том, что это человеческое неправильное понимание любви. Тэгэхээр энэ юу харуулж байгаа гэхээр хайрын талаар хүний одоо ийм буруу ойлголт гэх юм. Буруу хандлага гэх юм уу? Если Бог однажды тебе сказал, что Он тебя любит, Хэрвээ бурхан таныг нэг хайртай гэдгээ нэг удаа л хэлсэн л бол если ты сам когда-то открыл Библию и прочитал там, хэрвээ та өөрөө Библийг нээгээд тэгээд тэндээс олж уншсан бол «Я люблю тебя», говорит Бог. яг тэгэх юм бол бурхан би чамд хайртай гэж бурхан хэлж байна. И это зашло в твое сердце, Тэгээ энэ үг таны зүрх сэтгэлд орсон бол то в следующий раз ты откроешь Библию, дараагийн удаа Библийг нээхдээ и там опять будет стоять «Я люблю тебя». дахиад Библи нээгдсэн би чамд хайртай гэдгийг хэлсээр байх болно. Бог не меняет своего мнения про тебя. Бурхан таны талаарх бодлоо сэтгэлээ өөрчилдөг юм аа. Это очень важно понять. Энийг ойлгоно гэдэг бол маш чухал зүйл. Потому что если мы не принимаем любовь Бога, мы не можем ее дать другому. Хэрвээ бид нар Бурханы хайрыг хүлээн авч чадахгүй юм бол бид нар бусдад түүнийг дамжуулж чадахгүй гэсэн үг. И очень часто
люди неправильно интерпретируют любовь. Хүм гэдэг бол ихэвчлэн хайр гэдгийг буруугаар тайлбарлаж Вы байна. знаете, первый мир, который был при создании, За, это до потопа. за бурхан анх бүтээгээд ертөнцийг бүтээгээд нөгөө үер болтол тий Ноагийн үерээс өмнө Они тоже, наверное, говорили друг другу «люблю». тэд нар биеиндээ бас л би чам тайлбар гэж Притом хэлжсэн ба. убивали друг друга. Потом Потом убивали друг друга, насиловали, дараа нь тэгээд хүчирхийлээ бие биенээ алж эхэлсэн. обманывали. Хуурч мэхэлж эхэлсэн. Грех был выше всего. Гим нүгэл бүр тартагтаа тулсан. О какой любви там шла речь? Тий ямар хайр байх юм бэ? О человеческой, плотской, греховной. Хүн тэр хүний хайр гэдэг бол гим нүгэлтэй махан биеийн хайр. И в Бытие написано, Тэгээ Библиэлд Эхлэл номон дээр в 6 бичсэн байгаа. главе, 6 дугаар бүлэг дээр Бытие 6:3. 6-гийн 3 дээр Эхлэл 6-гийн 3 дээр тэгэхэд эзэн хүн өөрөө махбат тул миний сүнс хүнтэй мөнхөд байгаад байхгүй. Харин тэдний өдрүүд нь 120 жил болог гэжээ. Потому что человек забыл любовь к Богу. Яа гэвэл хүн Бурхныг хайрлан гэдэг хайраа мартсан. Гэвч Они любили только себя. тэр зүгээр л хүн болгон өөрөөгөө л хай. Вожделение. Тэгээ өөрийнхөө хүсэл өөртөө л хайртай өөрийнхөө хүслийг л биелүүлэх Они гэдэг. не могли прощать друг друга, Бие биенээ ч уучлах чадахгүй потому чадхаа что у них болцсон. не было Божьей любви. Яа гэвэл тэдний Бурхны хайр байгаагүй учраас. Как ты можешь простить того, кто сделал тебе больно? Тэг чамайг сархлуулсан хүнийг чи яаж уучлах чадах вэ те? Посмотрите, подумайте сейчас, как ты можешь простить того человека, который сделал тебе больно? Та нар одоо бодоод үзтээ таныг сархлуулсан хүнийг та хайрлах чадах уу? Если в тебе нет Божьей любви, ты не в состоянии этого сделать. Хэрвээ танд Бурхны хайр байхгүй бол та үүнийг хийж чадахгүй шүү дээ. Мы, к сожалению, все люди, Харамсалтай нь бид нар бол зүгээр л жирийн хүн. и нам нужно учиться любви у Бога. Харин тэр Бурхнаас л хайрлан гэдгийг Бурхнаас л суралцах хэрэгтэй. И мы знаем, что произошло потом. Бытие 6 глава 5-7. 6-гийн 5-5-аас 7 дээр эзэн дэлхий дээр хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муухай болсныг хараад өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав. Эзэн би тэдийг бүтээсэндээ харамсаж байгаа учраас өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус мөлхөрчд жигвэртэн шуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлв. Харин Ноа эзний мэлмэд таалаг болжээ. Без отношений с Богом Бурхантай харилцахгүйгээр у нас нет ни одного шанса быть спасенными. бид нар ерөөсөө өстө аврагдах боломж өчүүхэнч нэгч байхгүй. Мы можем поклоняться идолам. Бид нар тэр хэмэл шүтэнд мөргөж болох юм. Мы можем ходить к буддийским ламам. За бид нар Буддагийн лам руу очиж болох юм. Мы можем поклоняться сказкам каким-то. За бид нар ямар нэгэн үлгэр домогт бид нар Или итгэж ходить к болох юм. шаману. За тэгээд бас бөө сүсгтэй хүмүүст очиж болох юм. Ничто из этого не даст тебе ни малейшей возможности спасения. Эднэрээс бүр аль нь ч танд өчүүхэнч аврал өгөхдөггүй эднээс. Человек в себе, в своем грехе никак не может спастись. Хүн өөрийнхөө нүгэлтэй чанараараа бол авралын тухай бол бодохын зэрэг байхгүй И аврагдах первые боломжгүй. люди отвернулись от Бога. Тэгээд одоо энэ анхны хүмүүс Бурханаас нүрээ буруулсан байсан. И Бог сделал потоп. Тэгээд Бурхан тэднийг үер болгож И Он усан давтуул. сохранил тебя, меня и всех остальных в Ное. Харин тэгээд Ноаг аварсараа бид нар Ноо дотор та би бид нар
авралт хүрсэн юм аа. Что я хочу этим сказать? Би үүгээр дамжуулан юугээр юу хэлэхийг хүсэж байна гэхээр Я хочу сказать, что все человечество в своей греховной натуре не способно любить как Бог. хүн төрлөختөн өөрийнхөө төрлөх тэр өчүүхэн чанараараа яг бурхан шиг хайрлах боломжгүй юм аа. Чадахгүй юм аа. Чтобы любить друг друга, нужно сначала возлюбить Бога. Би биенээ хайрлахын тулд эхлээд бурхныг хайрлаж сурах хэрэгтэй. И Бог создал себе народ, евреев. Бурхан өөрийнхөө ард түмнийг еврей үндэстнийг байгууллаа. Бий болгоо. Тэгээд Ноог тэд аврахдаа Он избрал себе Авраама. Авраамыг сонгосон. После Авраама был Моисей. Авраамын дараа Мойсе байсан. И он учил свой народ. Тэр өөрийнхөө ард түмэнд зааж сургаж байсан. Он учил их, что отношения – это очень важное. Харилцаа гэдэг бол маш чухал юм аа гэдэг. Он учил Зааж өгсөн. послушанию. Тэр тэгээд дуулууртай байдал байхыг бас зааж өгч байсан. Чтобы они Сургасан. в послушании учились хотя бы любить друг друга и любить детей своих. За тэгээд ядаж ингэж ийм дуулууртай байдал дотор би биенээ хайрлах, өөрийнхөө хүүхдүүдийг хайрлахад сурах. Сурахын Бог дал тулд закон. Бог дал закон, тэр бас тэгээд хууль өгсөн. чтобы подготовить свой народ. Өөрийнхөө ард түмнийг бэлтгэхийн тулд тэр бас хуулийг бичиж өгсөн. Чтобы потом самая главная заповедь Израиля гласила так. Хамгийн израильчуудад өгсөн хамгийн чухал тэр хууль бол Шма Израиль, Адонай Элохейну, Адонай Эхад. Шма Израиль, Адонай Элохейну, Адонай Эхад. Во Второзаконии это написано Дэд хууль наман дээр 6:4-6. дэд хууль 6-гийн 4-өөс 6 дээр Сонс Израиль эзэн бол бидний бурхан бөгөөд ганц эзэн. Чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрл. Өнөөдөр чамд миний тушаач буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүдээ үүгээр хурцлан гэртээ сууж байхдаач, замд явж байхдаач, хэвтэж байхдаач, үндийн босготооч түүний тухай ярьж бай. Хорошо. Да. И дальше он стоит, чтобы тебе было хорошо. Тэгээд танд сайн сайхан байхын тулд Возлюби Господа Бога твоего всем сердцем, өөрийгөө бурхан эсийг бүх зүрх сэтгэлээрээ хайрл гэж хэлсэн байна. чтобы тебе было хорошо. Танд сайн сайхан байхын тулд энэ тушаалыг өгсөн. Если ты переживешь его любовь, ты сможешь простить того, кто Хэрвээ та түүний хайрыг зүрх сэтгэлдээ мэдрэх юм бол байлгах юм бол та бусдыг уучлах чадна. Иисус говорит, возлюби врага своего. А как это сделать? Дайсан хүртэл хайрлах гэж Есүс сургасан биз дээ. Харин яаж бид нар чадах вэ? Если я люблю только себя, Хэрвээ би өөрийгөө л хайрлаад как авах я юм бол могу простить врага? би яаж дайсан уучлах чадах юм? А как Бог тебя любит? Бурхан таныг яаж хайрладаг вэ? Как Бог тебя любит, мы все во грехе. Бид нар чи бүгдээрээ гим нүгэлтэй үсттэй тэгээ бурхан хайрладаг. Если бы не Его абсолютная любовь к своему творению, Түүний төгс хайр, өөрийнхөө бүтээлийг хайрлсан төгс хайр уже байхгүй давно бы бол сошел огонь небесный на землю. тэгээгүүл аль хэдийн тэнгэрээс гал буугаад энэ газар дэлхий будаа болцсон баг. Только Его любовь удерживает нас от Түүний искупления. Түүний хайр л биднийг энэ сүрлээс биднийг аварж оршин тогтнуулж байгаамаа. И когда пришел Иисус Христос, Тэгээ Есүс Христ энэ дэлхий дээр ирэхэд Его видно было. тэгээд яг тэр бол яг Тяжело верить в Бога, которого не видно. Тэр чин бол хүний миний нүдэнд харагдахгүй байсан. Бидний донд ирсэн. Харин тэр харагдахгүй байгаа бурхныг хайрлан гэдэг бол хэцүү. На кого мы могли смотреть? Харин бид нар хэнийг яаж хаанаас
харах байсан гэдэг Но Он бурхныг. показал нам Харин образ Отца Небесного. харин Есүс ирснээрээ тэр бурхан эцгийнхээ дүр төрх бурхан эцгээ ямар вэ гэдгийг харуулж өгсөн. Он сказал, кто знает меня, знает и Отца Моего Небесного. Хэн намайг мэднэ тэр минь Тэнгэрлэг эцгийг бас мэднэ гэж хэлсэн. Я и Отец одно. Би эцэг бол ингээ нэг юм аа гэж хэлсэн. А еще Он сказал, Тэгээд бас учитесь у меня. надаас суралц гэсэн. А значит, мы не умеем. Тэгээд харин тэгэх бол Учитесь у меня любить. бид нар чадахгүй л учраас биднийг надаас суралц гэж Учитесь у хэлсэн меня тийм ээ. иметь отношения. Тий. Яаж харилцаатай байх вэ? Яаж харах вэ гэдгийг надаас суралц гэж хэлж байна. Иисус не пришел сказать, что если ты не будешь любить, то умрешь. Есүс Он не пришел осуждать. биднийг ингэ буруутгах шүүхээр ирээгүй. Чи өстэй тэгээд өстэй хайрлахгүй бол тэгэл чи өхөн шүү гэж биднийг ингэж сүрдүүлэх гэж ирээгүй. Иисус не пришел тебя напугать. Таныг айлгаад ингэ сүрдүүлэх гэж ирээгүй. Иисуса не надо бояться, Он никогда это не говорил. Есүс бол хизээч юм ярьж байгаа учраас түнд айх шаардлага байхгүй. Это мы иногда идем евангелизировать и говорим, если ты не примешь Бога, ты умрешь. Одоо бид нар хаяа ингэ сайн мэдээ тарах явж байхдаа чи бурхныг хүлээж авахгүй бол та өөхөх болно гэж ингэж хэлдэг. Ну вот такие мы люди. Бид нар бол ийм төрлөх чанартай хүмүүс. Иисус сказал, я покажу тебе любовь. Харин Есүс би танд хайрыг харуулъя гэсэн байна. Иисус пришел показать нам, что Бог соскучился по тебе. Бурхан таныг бүр санагалзаад ирсэн юм а гэдгийг тэр харуулахаар энэ дэлхийд Иисус ирсэн. сказал, что не надо исполнять религию, надо познакомиться с Творцом. Тэгээд зүгээр л ингэж шашинлаг байх биш, бүр жинхэнэ бүтээгч бурхантай танилцах хэрэгтэй гэдгийг харуулахаар ирсэн. 1 Иоанна, 1-р 4 глава, 4-р бүлэг 9-10 стих. 9-10 дугаар ишлэл. 9-10. Бурхан цорын ганц хүүгээ ертөнцид илгээсэн нь түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. Бид Бурханыг хайрлсан бос харин тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ эвлэрүүлэлт болгон илгээсэн л хайр байгаа юм а. Амин. Как выглядит это на практике? Энэ бол яг ингээд амьдрал дээр яг яаж харагддаг вэ? Яаж илэрхийлэгддэг? Как выглядит это в нашей жизни? Бидний амьдрал яаж илэрхийлэгддэг вэ? Можно выучить Библию наизусть. За та Библийг тэрчгээр нь бүр чэйжилч гэж болох юм. Многие поколения верующих просто учили Библию наизусть. За зарим хэдэн жилийн турш юу Библийг ингээд бүр ингээд чэйжлүүлээд байдаг И на тийм цаг үе основании байсан. Писания они просто доказывали друг другу, кто кого больше любит. За тэгээд энэ Библийн үгэн дээр тулгуурлан хэн хэнийгээ илүү хайрладаг вэ гэж одоо мэтгэлцдэг Но они байсан. сами не пережили Бога. Харин тэд нар зүгээр Бурхныг бүр ингээд бодтойгоор хараагүй мэдрээгүй. И поэтому сами оставались сиротами. Тэгээд тэд нар бол зүгээр л ингээд үнчим хэвээрээ байсан. Но ты не можешь дать то, чего у тебя нет. Танд өөрт чинь байхгүй зүйлийг та яаж бусдад өгөх юм бэ? Если ты не пережил любовь своих родителей, ты не можешь любить своих детей. Хэрвээ та өөрийнхөө эцэг эхээс тэр хайрыг аваагүй бол тэр өвлөгдөөгүй хайрыг яаж тэр хайраар хүүхдээ хайрлаж чадах юм? И мы снова по-человечески начнем что-то изобретать, что-то придумывать. Тэгээд бид нар яг хүний үед тэгэл бас л нэг юм бодож оллоо. Но Богу это не нравится. Харин энэ бол Бурханд таалагддаггүй. Богу нравится, когда ты приходишь в церковь. Бурханд бол та зүгээр л ингээд цуглаанд, чуулганд ирээд түүнтэй Потому что уулзах здесь таалагдана. ты общаешься с Я- его детьми. Яагаад гэвэл та энд түүний хүүхдүүдтэй
харилцдаг, нөхөрлөдөг юм аа. Не надо приходить в церковь, потому что это пастор сказал. Пастор хэлсэн учраас л цуглаанд ирэх ийм хандлагаар ирэх биш. Приходить Ирэх в церковь, хэрэггүй. потому что здесь Божьи дети. Харин зүгээр энэ Бурхны хүүхдүүд байгаа учраас тэдэндээ нөхөрлөхийн тулд та сүм рүү ирээрэй. Ты, может быть, чувствуешь себя одиноко. Та- Приходи в церковь. Ийм сүм шуулганд ирснээр та хизээж ганцаардахгүй. Здесь люди, которые пережили Бога. Энд бол Бурхныг мэдэрсэн хүмүүс энд байдаг, А те, ирдэг которые учраас. пережили Бога, откройте ваши сердца ближнему. Харин тэгээд Бурхны хайрыг мэдсэн авсан хүмүүс яг та хүрштэй тэр зүрх сэтгэлээ нээгэж. Не держите это в себе, покажите. Өөр дотроо хадгалаад байх хэрэггүй. Танаас урсан гарч илэрхийлэх ёстой. Как ты пережил любовь Бога. Та Бурхны хайрыг яаж мэдэрсэн шиг бусдад бас мэдрүүлэх хэрэгтэй. Хочу в заключение привести пару примеров. За нэг хоёр жишээ татъя гэж бодож байна. Представьте себе ситуацию, За нэг ийм нөхцөл байдлыг төсөөлөд что вы были когда-то очень давно потеряны, за та аль хэдийн ингэж төөрцөн байсан гэж бодъё. Хизээ нэг цагт. ребенком потерялись, Да. жили где-то непонятно где, Хүүхэд байхдаа та гээгдсэн. За тэгээд хаа нэгтэй газар очиод и амьдэрсэн. много лет спустя отец находит вас. Тэгээд хэдэн жилийн дараа төрсөн эцэг чинь таныг хүүхдээ гэж таньж мэдчихэв. Ну, представьте, как будто есть ситуация, когда дети садятся в поезд и куда-то уезжают, делают глупость. За заримдаа нэг ийм тохиолдол байдаг шүү дээ. Хүүхдүүд ингээд жоохон сахилгуудад гэг гүнтхэн галт тэрэгэн суугаад хашиж юм явж байгаас мэдгүй явцдаг. Тэгээ төөрчдөг. И отец ищет их всю жизнь. Тэгээд хүүхдээ ирээд амьдралынхаа дурш бүр насан туршдаа ирээд олоогүй. Чтобы найти тебя. Тэгээ хүүхдээ таныг олохын тулд гээцэн хүүхдээ олохын тулд тэр бүрсээ И когда бүх он зүйлийг хийсэн. находит тебя. Тэгээд тэр хүүхдээ олонгууд И вот пример номер один. Как ребенок будет или человек будет себя вести. хамгийн нэгдүгээрт за тэр хүүхдээ алдсан хүн тэр эцэгтэй олдж байгаа хүн ч гэсэн яг ямар реакц тэр ийм тохиолдол гарах бол Понимая, что отец тебя любит тэр эцэг чинь танд хайртай гэдгийг та ойлгодог. и готов мэддэг все для учраас тебя сделать, тэгээ таны төлөө бүх зүйлийг хийхэд бэлэн гэдгийг та этот мэдэнгүй. ребенок начинает говорить: хочу это, дай мне то, сделай мне это. Тэгээд тэр хүүхэд ингээд эцэг нь ингээд түүний төлөө бүх юм хийдэг гэдэг юм мэдээд обисээ ийм марван тэрийг тэгмээр байна, ингэмээр байна гэж дураараа зан Я гаргадаг твой тий. сын, имею право. Би таны хүүстэй тий. Би тийм эрхтэй. Би ингэмээр байна, тэгмээр байна. Ты мне это обещал. Та надад амласан шүү дээ. Ты должен мне, потому что ты меня родил. Та намайг төрүүлсэн юм чинь та үнийг ёстой хийж өгөх хэрэгтэй. Этот ребенок не пережил любовь Бога Отца или не пережил любовь Отца. Харин тэгээд энэ аавынхаа энэ хайрыг ер нь амсаж амьдраагүй, мэдрээгүй хүүхэд. И поэтому, видя, что отец готов дать, он начинает требовать. Зүгээр л нөгөө нэг аавынхаа юу бүх юмыг хийхэд бэлэн гэдгийг мэдчихэл тэгээд шаардаад эхэлдэг. К сожалению, очень часто мы себя так ведем. Тэгээ харамсалтай нь бид нар ихтэй бид нар яг ийм зан гаргадаг шүү дээ. К сожалению, очень часто мы встаем на наши коленочки и начинаем молиться. Тэгээ бид нар ингээд олон удаа Бурхны өмнө өвдөг сүгдөөд О, залбираад Господь, о, Папа мой небесный, оо миний тэнгэрлэг эцэг минь ээ. о, дай мне больше денег, Бурхан минь ээ за надад илүү мөнгө өгөөрэй. дай мне новую машину. Надад шинэ машин өгөөрэй. О, я не хочу учиться, но сделай так, чтобы я сдал экзамены. За би сурмааргүй. Тэгтээ би тэгээд шалалтаа өгөх хэрэгтэй шүү дээ. Ты же всемогущий, Та улстай агуу бурхан юм чинь дээ. ты же меня любишь. Та чи надад хайртай шүү дээ.
Разве можно это назвать взаимной любовью? Энийг ингээд харилцан биеиндээ хайрлаж байгаа хайр гэж хэлж болох уу? Разве можно это назвать отношениями? Үүнийг харилцаа гэж хэлж болох уу? Давайте второй пример. За хоёр дахь жишээ. Тот же ребенок, За яг тийм хүүхэд переживший боль, разочарование, страх, үнэхээр ингээд айдас юу мэдэрсэн непонятно, куда он уехал, тэгээ он там пережил хаашаа явсан мэдрэхгүй тэгээд что-то страшное. за нэг л амар ингээд яахаа мэдэхгүй тэр тийм айц дотор И, байна. наконец, отец находит его За тэгжэл гинтхэн эцэг нь яг ийм байдал байхад и говорит: хүүхдийг сын мой оллоо. возлюбленный, я нашел тебя. Миний хайртай хүү чи миний хүү би чамайг олчлоо гэж хэлнэ. А сын начинает говорить: Хүүхд нөгөө ну, хүүхд мне не чинь надо это. зүггүй надад энэ хэрэггүй. Давай я что-нибудь сделаю, чтобы ты меня любил. За би ямар нэг юм хий гэдэг таны хайрыг авахын тулд би ямар нэгэн зүйл хий л да. Давай я буду смотреть за твоими овцами. За би таны хоньч хариулж өгье. Давай я буду ходить в церковь, чтобы ты меня любил. За би ингээд сүм рүү явъя. Таны хайрыг хүлээн авахын тулд. В чем проблема? Юу н асуудал нь юунд байна? Отец не требовал этого. Эцэг бол хүүхдээсээ ийм юм шаардлагагүй байхгүй юу? Отец сказал: я соскучился по тебе. Тэр аав зүгээр л би чамайг маш их сансан Я гэж всю хэлж жизнь байна. искал тебя. Би амьдралаа турш чамайг ирж хайсан. Тебе не надо заслуживать его любовь. Заавал түүний хайрыг тэгэж юу эзэмдэж авахын тулд ийм Я зүйл наконец-то хэрэггүй. нашел тебя. Би зүгээр л чамайг ирж хайсаар Всё, байгаад что я олсон. хочу, это чтобы ты был со мной рядом. Миний хүсэж байгаа зүйл бол чи надтай л хамт байгаасаа гэж хүсэж байна. Посмотрите на свои отношения. Тэгээд та түүний өөрийнхөө харилцааг хараарай. Мы были отделены от Бога. Мянган жилийн турш бид Бурханаас бид холдсон. Нас в школе учили, что Бога нет. Тэгээд бүр тэр бидний сургууль сурж байгаа үед бидэрт Бурхан гэдэг юм байхгүй гэж сургасан. Нам в школе говорили, что ты можешь иметь только то, что ты сам заработаешь. Чи өөрийнхөө хөдөлмөрөөр олсон зүйлээр л чи амьдран Бурхан гэж байхгүй гэж бид нар зааж сургасан. Тебя будут любить только тогда, когда ты будешь кому-то что-то давать. Тэгэл таныг хэн нэгэнд хүнд юм өгөх юм бол түүнийхээ л хариуд тэр хайрыг авдаг. Но на самом деле отношения не такие. Яг үний эрэг дээр бол харилцаа бол яг ийм харилцаа. На самом деле у тебя есть Отец, Бог, Яг үний эрэг дээр танд Тэнгэрлэг эцэг байгаа. который скучает. Бүр таныг бүр санаад хүлээгээд байж байгаа Тэнгэрлэг эцэг байгаамаа. Который хочет, чтобы ты взял время для Него. Тэгээд түүнд одоо цаг гаргаасай гэж хүсэж И байгаа. научившись у Тэнгэрлэг Него, хайр. Тэгээд тэр өөрөөс нь сурах тэр взял Тэнгэрлэг время эцэг байгаа. для своего ближнего. Тэгээд бүр хөршөө та ингэж хайрлахын тулд дэрэгт хүнээ ингэж Посмотрите хайрлахын вокруг, тулд где мы живем. Сколько людей, Питер Хан. которые не знают Бога. Бурхныг мэдхгүйгээр хичнээн хүмүүс бидний эргэн тойрон байна. Понимаете, в обоих случаях с этим ребенком За энэ хоёр жишээн дээр те энэ хүүхдэд там проблема. хоёуланд тий асуудал байна. Не пережив любви, мы не можем ее дать. Бурхныг эцгийн хайрыг мэдээгүй байж түүнийг босод өгч чадахгүй. Посмотрите на маленьких детей. За тийм зүгээр баг балчир хүүхдүүдийг Но моя хараад дочь заходит домой со школы, манай охин ингээд сургуулиасаа гэртээ ирж байхдаа она бросает портфель в одну сторону, куртку в другую сторону. орж ирээл ч цөмхөө ийшээ шидэл, хүртгээ тийшээ шидэл. Она снимает сапоги на ходу, Тэгээд ингээд явж байхдаа гутлаа тайлал. идет к холодильнику, открывает его, Тэгэл ч шууд ингээд хөргөч рүү яваад хөргөч онгоолгоо. что-то берет там. Ямар нэгэн юм идэх юм аваад Она говорит: я голодная. би өлсчлөө гэл. Я говорю: хорошо, кушай. Тэгэл би тэгэл идэлтэй. Ей можно.
Яад үл түр Она мой болно. ребенок. Тэр чинь миний охин юм чинь дээ. Мой дом – это ее дом. Тэг миний гэр гэдэг бол түүний гэр гэсэн. Все, что я имею, это для нее. Надад байгаа бүхэн түүний. Даже если я ругаюсь, подними свою куртку, убери свои ботинки. Тэр байдаг чи гутлаг тайлаачтай тэр куртк мөртгэ тэнд үлэг гэж хэлж байгаа ч гэсэн Но она пришла домой. тэр чинь өөрийнхөө гэрт ирсэн юм чинь. Вот так Бог хочет тебя видеть. Бурхан таныг бас яг ийм байгаасаа, ийм Иисус харилцаатай говорит, байгаасаа гэж учитесь байгаа. у детей. Хүүхдүүдээс суралцаа гэж Есүс хэлсэн. Даже если они таскают конфеты, Даже слишком много конфет кушают, за тэр байдгаа дэндүү их чихэр идээд байдаг. или играют Байсан в ч мяч, гэсэн. разбили лампу, За эсвэл тэгээ гэртээ тэгээ бөмбөг тоглоод чидэнгээ хагалт или байсан ч прыгают у тебя на гэсэн. диване, За эсвэл нөгөө бодон дээрээ бүр дэвхцээд ты все равно байсан их ч любишь. гэсэн хүүхдтэй хайртай л Потому байдаг что это твои үстэй. дети. Яг үл таны л хүүхдүүд. Так Отец любит нас. Бурхан бидрийг бас яг л ингэж л Мы должны хайрладаг. задуматься, почему Иисус так говорит. Бид нар бодох хэрэгтэй. Яагаад Есүс ингэж хэлж байгаа вэ лээ? Учитесь у детей. Хүүхдүүдээс сур гэж Есүс Иисус хэлсэн. говорит нам, я Есүс бидэнд и Отец одно. би болон эцэг нэг юм аа гэж Мы хэлсэн. прочитали главную заповедь, Бид нар гол чухал тушаалыг и она гласит, возлюби Господа Бога твоего всем сердцем. Бурхан эцгээ бүхэл зүрх сэтгэлээрээ бүх оюун ухаанаараа хайрлаарай Только гэсэн. пережив любовь Бога, Түүний Бурханы хайрыг та мэдэрснээрээ мы можем отдать ее другому. бусдад түгээж чадах юм аа. Если ты не можешь прощать, Хэрвээ та уучлж чадахгүй бол вспомни, как Бог тебя простил. Бурхан таныг яаж уучлсныг та санаарай. Если ты не можешь любить, вспомни, как Бог тебя любит. Хэрвээ та хайрлах чадахгүй бол Бурхан таныг яаж хайрласныг санаарай. И тогда ты можешь дать это ближнему своему. Зөвхөн тэгсэн тохиолдолд та хөршөө өөрөө адил хайрлах чадах юм аа. Мы не можем давать того, чего у нас нет. Хэрвээ надад байхгүй бол би байхгүй зүйлээ бусдад өгөх боломжгүй юм аа. И Бог не заставляет тебя. Тэгээ Бурхан таныг албадахгүй, хүчлэхгүй. Он не заставлял Адама, Тэгээ Адамыг ч гэсэн он хүчлээгүй не үстэй. заставлял Еву. Еваг ч гэсэн хүчилж Он дал тебе свободу выбора. хүчлээгүй. Харин танд ч гэсэн эрх чөлөө гэсэн сонголтыг өгсөн юм аа. Научиться отношениям у него. Харин тэгээд түүний тэр хайрын дотроос суралцах тэр эрх чөлөөг танд өгсөн. Исэл И свой выбор. тэгээд тэр өөрийнхөө сонголтыг хийгээрэй гэдгийг тэр танд зөвшөөрсөн. Может быть, сегодня кто-то из вас сделает выбор учиться у Бога. Тэгээ магадгүй өнөөдөр та нарын дотроос Бурханаас суралцъя гэсэн сонголт хийж магадгүй. Может быть, сегодня кто-то услышал, что я не сирота, Бог любит меня, какой бы я ни был. Тэгээ магадгүй ингээд би бол өнчин нэгэн биш. Бурхан надад хайртай Тэнгэрлэг эцэг байгаамаа гэдгийг бас хүлээж авч А может быть, Ахвар кто-то шийдвэр услышал гаргаж болох сегодня, я хочу любить магадгүй өнөөдөр та би ч гэсэн хайрламаар байна гэж шийдвэр гаргаж своих болох детей, юм. своих родителей. Өөрийнхөө хүүхдүүдийг өөрийнхөө эцэг эхийг хайрламаар И байна. учиться у этого у Бога. Тэгээд яг Бурханаас суралцаад тэр хайраар Слава Богу за Иисуса хайрлахыг Христа, хүсэж байна. за Его любовь к нам. Иесус Христийн бидэнд өгсөн хайрын төлөө бид И спасибо вам, эзэнд талархъя. что вы Тэгээд та нарт сегодня ч здесь гэсэн пришли, та нар өнөөдөр энд ирсний төлөө бас чтобы талархъя. пообщаться со мной, За надтай бас харилцахын тулд энд ирсэн талархъя. потому что вы дети Божьи. Яагаад гэвэл та нар Бурхны хүүхдүүд учраас. Будьте благословенны. Амен. Тэ. Бурхан ивэх болтугай.